25-ыг харьцах нь нэг харьцаа буюу 2.5 тэрбум долларын гадаад худалдаа маань хэд болж өсөх юм бэ? Энээс энэ 25-ыг харьцах нь нэг харьцаа маань яаж өөрчлөгдөх юм бэ гэдэг дээр та 3 жилийн дараах тодорхой таамаглал, тодорхой тоог нэгдүгüүрт нь хэлж өгөөч. Хоёрдугаарт нь нэмээд энэ 5 улс дотроос яг манайтай ингээд Оросын улуунаас Казахстан, Беларусь, Киргиз, Армен гэхээр за ойролцоо нь бараг л Киргиз, Армен хоёр байх шиг байна л да. Ер нь энэ Киргиз, Армен улсууд энэ хилцээрт нэгдснээрээ ямар үр дүнтэй бодит үнэлгээ гүйцэтгэл нь ямар байдаг? Анх орохдоо ямар байсан? Одоо энэ нөхцөл байдал дээр энэ улсууд, энэ улсын бизнес эрхлэгчид, энэ улсын экспорт яг ямар үр дүнтэй байдаг гэсэн үнэлгээд өгнөлт гарсан байдаг юм бол тэр бүтээгдэхүүн болгон дээр нь өсөлтийн тоо хэмжээг тавьсан байгаа шүү дээ. Тэр слайд яриад л та. Ажлын хэсгээс. Батгүй дарга. Тэр G-Tab шинжилгээгээд эдийн засгийн өсөлтийн бүгдийг хэмжээ үзтээ. Бүтээгдэхүүн болгон дээр. Тэр тоонуудыг хэлэлтэй. Дөрөвдүгээр микрофон. За эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрийн бичгнээр багтах уу? Цогцлол гишүүний асуултанд хариулъя. За энэ G-Tab гэдэг худалдааны одоо энэ хилцээр байгуулах үед бүх олон улсын одоо хилцээ хийж байгаа багууд эрдэмтэн судлаач ашигладаг загвар байгаа. Энэ хамгийн сүүлийн үеийн датагаар дэлхийн 160 улс орнуудын хоорондын экспорт импортын нэг төлөвөөс нөгөө төлөвд шилжиж байгаа дэр манай энэ одоо худалдааны нөлөөллийг тооцсон байгаа. Тэгэхээр энэ дээр бол манай экспортын хэмжээ нийт дүнгээр яг энэ зах зээл рүү 24% өснө гэсэн тооцоол байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн 0.2%-аар нэмэгдэнэ гэсэн тооцоол байгаа. Хөрөнгө оруулалт бол 237%-аар нэмэгдэнэ гэсэн тооцоол байгаа. Тэгээ энэ тооцоол маань өөрөө яг ерөнхий загвар дээр тооцдог нийт тэнцлийг харуулж байгаа. А салбар бүрээрээ одоо жишээ манайхаас экспорт хийх потенциалтай салбаруудын тоог нь хэлэх юм бол жишээ нь үхрийн махны экспорт 125%-аар нэмэгдэнэ. Хонь ямааны махны экспорт 120. Нэмэлт 1 минут өгье. Арсан гар цүнх үүрэгчийн экспорт жишээ нь 152%-аар нэмэгдэнэ гэдэг ийм төсөөллөд өөрчлөлтийнх нь таамаглууд гарч ирдэг. А энэ бол цэвэр одоо загвар дээр хийж байгаа тооцоол. Яг цаана бол хөрөнгө оруулалт нэмэгдээд хөрөнгө оруулалтыг дагсан одоо шинэ технологи, ноу-хау орж ирнэ. Одоо олон улсын зах зээлтэй тэнцсэн стандарт нь нийцсэн ажлууд хийгдэнэ. Дотоодын одоо хийгдээгүй байгаа мал аж ахуйг эргүүлжүүлэх, вакцинжуулах, одоо ургамал хорио цэрийн асуудлыг шийдвэрлэх, гайлын хүндрэлийг шийдвэрлэх, дээр нэмээд жижиг дунд бизнесийг дэмжих 6,000 евроогоос доош худалдаа хийж байгаа тохиол татваргүй шууд гаргах. За дээр нь нэмээд бас гарал үүслийн гэрчлэгийг 1 жилийн дотор нөхөж олгох, хилээр гарсан тохиолдолд одоо 4 цагийн дотор асуудлыг шийдвэрлэх гэдэг маш олон арга хэмжээ зэрэг явагдаж байгаа учраас энэ загвар тусгагдаагүй үр дүнгууд гарч ирнэ. А дээр нь тэгээд хувийн хвшил маань өөрсдөө борлуулалт, маркетинг, одоо худалдаа авах талд хийж арилжааны нөхцөлөө өөрсдөө хамгийн сайн хийдэг. Энэ тал дээр анхаарч ажиллах юм бол энэ За энэ хоёр сайд хариулъя. За бид энэ Евразийн холбооны гишүүн 5 оронтой доорх байдлаар бид нар 24 оны байдлаар гадаад худалдаанд харилцаанд орсон. За Армен улсаас бид 12 төрлийн бараа импортлж байна. Беларусь улсаас 92 төрлийн бараа импортлж байна. Казахстан улсаас 99 төрлийн бараа импортлж байна. Киргиз улсаас 27 төрлийн бараа импортлж байна. Оросын холбооны улсаас 306 төрлийн бараа импортлж байгаа. Ийм эдийн засгийн харилцаанд орж байна. За хөрөх хүрдэн манай дотоодын үйлдвэрүүд ялангуяа хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр дээр манай гарч байгаа барааны 97% нь чиглэж байгаа. Буюу бодлогыг үргэлжлүүлэх. Манай экспорт 42-оос 152%-аар энэ салбарын экспорт нэмэгдэнэ гэсэн үг. Экспорт 24.1% нэмэгдэнэ гэсэн үг. Энийгээ дагаад хөрөнгө оруулалт 2.57%-аар нэмэгдэнэ гэсэн үг. Ийм л тоонууд байна. За энэ хоёр сайд нэмэлт 1 минут. За тэгэхээр сайд гишүүнэ бид үндэснийхээ үйлдвэрлэлдээ зах зээлийг нээж өгч байна. Бид өрсөлдөнө. Манай уламжлалт бараа 10 тэрбум долларын импорт энэ бүс нутаг хийж байна.
Тэгэхээр бид нар тэр 10 тэрбумын зах зээлд л нэвтрэх бодлого шүү дээ. Тий. Энийг аль бол халдагдлгүй болохын төлөө Монгол улс сорж байгаа. Гол хөгжлийн бодлого маань энэ шүү дээ. Аюулгүй байдлын бодлого маань энэ шүү дээ. Тэр та бизнес хийдэг хүн тийм үү? Үйлдвэрлэл явуулдаг хүн. Таны бараа тэр зах зээлд өрсөлдөх шаардлагатай бол хязгааргүй үйлдвэрлэлээ нэмэх орон зай бидэрт байна. А байхгүй бол өрсөлдөж чадахгүй бол бид өөрсдөө сайжруулах ажил эхлэн шүү дээ. Тийм байна. Монгол улсын бодлого энийг л тэнцвэртэй болох бодлого шүү дээ. Бид тэнцвэрийн төлөө л явж байна. Худалдааны тэнцэлд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ? Ажлын хэсгээс нэмэт хариул. Тэр саяны тэр G-Tab шинжилгээгээд хийсэн байхгүй бүтээгдэхүүн болгон дээр. Ер нь эдийн засгийн хөгжлийн яам бол маш сайн тооцоол хийсэн. Эдгээр их сайн ажилласан байхгүй. Наадга нэг тайлбарлаадах та. Лавгжаа өргөлж. Гишүүний суултанд хариулаа Лавгж Бантанг би ерхийлэгч. Манай 25 харьцааны харьцаа байгаа. Үүний 25-ын гол агуулмж нь бол шатар туслах материал. Дизель бензиний асуудал байгаа. Манайх бол 27 оноос бол өөрийн гэсэн дизель бензиний үйлдвэрлэлд эхлэнэ. Тэр үед бол biz дотоодын нийт бүтээгдэхүүний 40% хангах юм. Саяын 25-ын бараг 30% нь бол тэндээс авахгүй гэсэн үг. Бид шатар туслах материалын буюу Оросын холбооны улстай хийж байгаа гол асуудал 25% чинь гол асуудал нь бол шатар туслах материал явж байгаа. Дээр нь захиргааны асуудал байгаа. Манай сүүлийн тэгж байгаа захиргааны их усурыг өргөжүүлснээр Оросын холбооноос авах жилдээ 300 сая долларын захиргааны асуудлыг бараг 50 сая руу оруулна гэж төлөв гарсан ба шүү дээ. Энэ харьцаагаар над 25 нэг чинь тэр л харьцаа байгаа байхгүй. Бид гол шатар авдаг ямаа багасчих юм бол манай бус харьцаа чинь өсөө явчих юм тийм. За дөрөвдүгээр микрофон. Тийм. Японы хэлцээр чинь 60 40 байхгүй. Одоо тэгээд тэр чинь бол 96 4 гэсэн харьцаа байгаа шүү дээ. Тэгэхдээ тухайн үед манай яаж 40 сая Америк доллар болсон байгаа. Тэ. Уучлаарай энэ асуудлыг ган төмөр сайдаас тодорхой асуугаарай. Тэнд загварын гаргасан байсан. За ажлын хэсгээс хариулъя. Нэмж хариулах уу? 24 Тэo наач худалдааны алдагдалд ямар нөлөө үзүүлэх вэ гэж асууж байна. Төрүүн болвол ич хоёр өөр асуудал ярьж шít. Тэр нөгөө гарал үүслийн дөрвөн бол тусдаа тэр 60 40. Таад худалдаанд ямар алдагдалд ямар одоо өөрчлөлт өгөх вэ гэдэг. Экспорт жил бүр одоо хэдэн хувиар өсөх вэ гэдэг байна шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр тэр саяны тэр шинжилгээнүүдээ хэлэлтэй. Чи 24 бүлөө 23 хувиар жил болгоо экспорт 24 хувиар нэмэгдэнэ гэж тооцсон биз дээ. Батгүй нэг ярил л да. Дөрөвдүгээр микрофон. За цогтгэрэл гишүүний асуулт нэмэлтээр хариулъя. Түрүүнд дурдсан G-Tab дээр гаргадаг нөгөө загварынхын үзүүлэлтүүд нь өөртөө тийм ба. Манай экспорт 24.2%-аар жилд өснө гэж тооцох юм бол 24 оны суур үнэтэй харьцуулахад, суур түвшинтэй харьцуулахад 215 сая ам доллараар худалдааны алдагдлын зүрх багаснаа гэж. Сая Лавгж ерөнхийлөгч хэлээд байгаа санаа нь болохоор худалдааны харьцаа нь экспорт импорт хоёр зэрэгцүүлж харьцуулж байгаа. Импортын гол одоо 2.8 тэрбум долларын импортын 2.2 нь бензин, дизелгээ шатах тослох материал байгаа. Энэ өөрөө бас эдийн засгийн өсөлтийг дагаад өсдөг тийм үзүүлэлт байгаа. Хөдөө аж ахуй, уул уурхай салбарын өсөлтийг дагаад хэрэглэгддэг материал юм аа. Тэгэхээр энэ асуудлаа одоо газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болоод энэ үйлдвэр маань ашиглалтанд ороод дотоодоос 50% дизелийг ашиглах юм бол энэ харьцаа дахиад сайжирнаа. Евразийн тэр 5 гишүүн улстай чинь хэдэн
одоо 3 тэрбум долларын юм уу барааны эргэлттэй тий. Тэрний чи хэдэн орсон гэд ингээд хүмүүст ойлгомжтой яриад л да. Тэгээд жилд 24% гэх юм бол наа чин сая хэд гисэн 200 хэд гэж хэлв 215 юм уу тий 15 сая доллар нэмэгдэнэ л гэж ингэж хэлмээр байна шүү дээ тоогоор. Буруу ойлголт өгж болохгүй шүү. Наа чин бол бүтээгдэхүүн болгон дээрээс нь айлын тал чи одоо бас тариф чөлөөлөгдөө орж ирэхээр наад малын тэжээл, бордоо, дизель түлшчин бас хямдран үсттэй. Энэ хэлцээ байгуулагдах юм бол наад дизель түлшчнийг нэг 10% хямдран гэж ойлгож байна шүү дээ. Тийм л тохироо хэлсэн мэт. Тэ нэг 5%. Тэгээ наад малын тэжээлч байна уу, бордооч байна уу, энэ орцморц болоод байгаа бүтээгдэхүүнүүд чи хямдран шүү дээ. Тийм үст. Тэгээ энэ талаараа ашигтай. Тэр ингээд тооцоо тодорхой яриа. Энэ удаан хугацаанд ажилласан ажил юм билээ. Одоо Хүрлбаатар сайдын үед, Ган төмөр сайдын үед, Ган төмөр сайд бол маш олон бүтээгдэхүүнүүдийг нөгөө бүлгээр эхэлж оруулсны дараа асуусан юм бил. Тэгээд энэ онцгойг нэмэгдүүлээ гээд ингээд дараа нь би гэрийн гар үсэх зурхтаа энийг албажуулсан байхгүй. Тэгээ ингээд одоо энх хоёр сайд бол хөдөө аж ахуйн сайд байсан учраас хэрэгжилтэн дээр би илүү амттай бас хэрэгж болов гэж бодоод байна. Яг энэ салбарын сайд байсан учраас. Тэгжил яриад байна шүү дээ. Цогтгэрл шүү. Яг л боддоо юм. Одоо ингээд тоогоор ярина шүү. Яг саяны шиг. За цагаагүйгээ за дөрөвдүгээр микрофон дээр Батгуу дарга нэмэлт 1 минут. Тодорхой хэл. За сая их хурлын даргын асуусантай холбоотой энэ Евразийн эдийн засгийн холбооны 5 гишүүн улс орн хамтарсан байдлаар хилцээ их эрхцэн зохицуулттай учраас зэрэг яриад байна. Гол худалдааны түнш нь бол Оросын холбооны ус байгаа. Яг энэ худалдааны эргэлтийн 97.2% нь эргэлж байгаа. Тэгээд жил тутам манай экспортын хэмжээ 24.2%-аар нэмэгдэх боломжтой гэж байна. Энэ боломжийг хангахын тулд дотооддоо бол 11 чиглэлээр 95 зүйл заалттай засгийн газар дотоодын яам агентлагууд холбогдох мэргэжлийн байгууллагуудын одоо шийдвэрлэх ёстой асуудлыг заасан бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Мөн одоо нэг айлын талтаа хамтарсан ийм төлөвлөгөө гаргахаар тохиролцоод 2-7 хоног тутам цахимаар хуралдаад ажиллаж байна. Сая дурдсан одоо импортоор оруулах боломжтой бараа бүтээгдэхүүний гайлын импортын татврын зөргөөрөөс дотоодын инфляцид эргээр нөлөөлөл нь үйлдвэрлэлээ болж байгаа. За сая төсвийн үрэг хүртэл боловсруулахад Евразийн хэлэлцээр байгуулагдвал гэж төсвийн төсөөлөл төр тодорхой 1% эдийн засгийн өсөлт нөлөөлнө гэж тооцсон шүү. Хөдөө аж ахуйн яамд бас тодорхой үүргүүдтэй. Энд хүрэхгүй бол тэр тооцсон эдийн засгийн өсөлт байхгүй шүү. Тийм учраас л энэ хөдөө аж ахуйн яам өөрсдөө энэ асуудалд анхаарах ёстой гэдэг байгаа байхгүй юу?